Манай улсын иргэдийн дунд дэлгэний өвчлөл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, эрүүл мэндийн салбартаж томоохон үнэрэл бэрхшээлүүдийг ар араасаа дагуулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсын 200 гаруй мянган иргэн элгэний С болон Б, Д вирустэй гэсэн тоо байдаг юм. За энэ дэлхийн бусад улс орнуудын дунджаас даруй 7 дахин их гэсэн үг юм а. За энэ ч утгаараа хүн амын дунд элгэний өвчлөлийг бууруулж нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг авах шаардлагач зүй ёсоор тулгараад байна. За энэ асуудлыг багц олон шийдэж элгэний өвчлөлийг бууруулах зорилгоор Америкийн нэгдсэн улсаас Харван нэг их элгэний эмийг манай улсад оруулж ирэхээр болоод байгаа. За дэлхийн зах зээл дээрх нэгж үнэ нь 94 мянган доллараар зарагдах тус эмийг үйлдвэрлэгч компаниас манай улсад хамгийн бага үнээр буюу 400 доллараар нийлүүлэх шийдвэрийг гаргаад байгаа. Эхний ээлжинд энэхүү эмийг авч хэрэглэхээр 1600 гаруй иргэн шинжилгээнд орсон гэх мэдээлж байгаа юм. Нийгмийн дунд энэхүү эмийг хизээ ямар байдлаар оруулж ирэн иргэдэд хэрхэн хүргэх талаар хүлээлт үүсээд байгаа энэ үед за тус эмний талаарх таагүй мэдээллүүд жигтэлсэх боллоо. Тодруулбал энэхүү Харман нэг их эмийн клиникийн туршилтын үр дүн болоод үнийн асуудлыг олон нийтэд ил болохоор Америк нэгдсэн улсын Ийлийн их сургуулийн хуульчид Америк нэгдсэн улсын хүнс эмийн агентлагийг шүүгд өгсөн гэх мэдээлэл байгаа юм. За энэхүү мэдээлэл тухайн эмийн клиникийн туршилтын бүхий л үр дүнг олон нийтэд ил болгохгүй байгаа нь за Америк нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг нь тус эмийн үйлдвэрлэгч компани болох Gilead Sciences компани лобонд орж худалдаанд гаргах зөвшөөрлийг нь маш хурдан хугацаанд гаргасан байж болзошгүй хардлагыг төрүүлж байгаа нөх мэдээлэл гарсан. За энэхүү мэдээллийг манай улсад ажиллаж байгаа доктор Ан Атлман хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт түргсэн. Тэрээр хэлэхдээ монголчууд энэхүү эмийг сонгоо эргэлтэхдээ болгоомжтой хандах шаардлагатай өөр дагавар нь тодорхой бус эмний туршилтанд болчихгүй гэсэндээ энэхүү мэдээллийг хүргэлээ гэдгийг хэлсэн юм. За олон нийтийн дунд ихээхэн хүлээлттэй байгаа энэхүү эмний талаар эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Оном Сангаас тодруулахад дараах хариултыг өглөө. Тэгээд яг манайхны хувьд бол одоо юу гэдгийг хямдхан үнээр манайхан дээр авчираа туршилт хийх гэдэг байна гэж. Энд чинь туршилт хийгээд байгаа юм байхгүй. Жохон мэдээлэл илүү авдаг хүмүүс мань л орж харах хэрэгтэй. 6 сарын 25-нд одоо жишээлхэд энэ шүүхт өгч явах явцад тэр яг одоо энэ хүний бичсэн тэр мэдээллийн сүүлийнх нь хэсэгт нугасаа бүрх тодорхой тэр клиникийн профессорууд нь тодорхой тайлбар өгсөн байна шүү дээ. Тэн дээр юу гэж байгаа гэхээр нодны жилийн 10 сарын 10-нд энэ юм өөрөө Америк нэгдсэн улсад батлагдсан. Тэрнээс хойш зөвхөн Америкт тэгэхэд 210 мянган хүн эмчилгээнд ороод ингээд үйлчлүүлээд ингэ явж байгаа юм. Нөгөө талаас бол бидний хувьд болохоор юу вэ гэхээр манай Монгол эмчнэр чинь бас аль хэзээ энүүнийга сайдын тушаалаар заавар болгоод өчнөө олон эмчнэр мэрэгжилтнүүд минь ажиллаа заавар болгоо гаргацсан явж байгаа. Энэ нь юун дээр үндэслэж байгаа гэхээр дэлхийд шинжлэх ухаан ямархуу байдлаар явдаг тийм ээ. Тэр одоо байж байгаа хамгийн зөв практис дээр нь л үндэслсэн байна. Яг одоо амьдрал дээр бас энэ хүмүүсийн чинь ингээд аль хэзээ эмийг хэрэглээд эм нь үр дүнтэй байна уугүй юу гэдгийг эхнийх нь үр дүнгуудыг гаргаа явж штеп. Тэр үр дүн гаргаж ирээд үзүүлч гисэн энэ өчнөө олон орнууд хэрэглээ явж байна. За түүнчлэн тус байгууллагаас хэлэхдээ энэ Америк нэгдсэн улс болоод Европын улс орнуудад худалдаалагдж байгаа эмчийн завраар хэрэглээд эмчилгээний хувьд тодорхой үр дүнд хүрж байгаа олон жишээнүүд байгаа. Нэгсэндээ гадуур яригдаад байгаа шиг клиникийн туршилт манай улсад хийх гээд байгаа юм биш гэдгийг хэлж байсан юм. Америк нэгдсэн улсад үүсэж байгаа гол асуудал нь тухайн эмний үнэ нь хэр бодиттой вэ гэдэг дээр голчлон яригдж байгаа зүйл. Харин манай улсад энэхүү эмийг хөнгөвчсөн нөхцлөөр маш бага үнээр зарагдж байгаа учраас Америк нэгдсэн улсад үүсэж байгаа шиг асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна гэдгийг хэлсэн юм а. За түүнчлэн энэхүү эмний талаарх янз бүрийн таагүй мэдээллүүд нь за энэ юмд найдаж өвчин зовлонгоос салгаар хүлээж байгаа олон иргэдэд сэтгэл зүйн хувьд дарамт болж магадгүй гэдгийг хэлсэн юм а.